Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. За терминалийн 2026 оны цоо шин дугаарууд үзэгч та бүхэнд өчигдрөөс хүрж эхэлсэн. Өнөөдөр бид нэгэн гайхамшигтай бүсгүйтэй уулзахаар студидтэй ураад байна. За Монголдо түр хугацаанд ирсэн байгааг нь бас энэ цаг хугацааг ашиглаад барьж авч чадлаа. За 2009 оны Universe Best Songs буюу хамгийн анхны Universe Best Songs-ын шилдэг 25 оролцогчийн нэг дуучин Акбота. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн сууж байна уу? Сайн суужлаа. Сайхан үйлч байна. За, сайн явж ирвөө шинэ оны минь. Сайн явж ирсэн. Ерөөд яг сар болж шүү дээ. 19 сарын 8-нд ирсэн. Ер нь Акбота гадагшаа явж амьдраад нэлээд хэдэн жил болчихлоо тий? Бараг 10 жил болчихлоо шүү дээ. Тийм ээ. Тэгтээ жил болгон Монголд ирдэг. Яг жил болгон ирэх гэж хичээдэг. Тэгээд юу яасан л да би. Одоо нэг ирэхгүй байгаа шүү дээ. Сүүл 2 жилийн өмнө ирсэн үү? Энэ жил ирсэн. Тэгээд яг ингээ байн яг амралтаараа ирж очиж болно л доо. Би чинь тэгээд яг ирээд нэг амраад идэх хүн биш бас юм хийх гэдэг байхгүй. Тэгэхээр ингээ байн ирж чадлаар тентхийн амьдарч байгаа хүн ингээд юу яах гэдэг нэг юм бас тогтожгүй энэ ч бас ингээд хоёр талд ингээд одоо л жигдрэндээ Австрид амьдарч байгаа. Австри улсад одоо Австри улсын нийслэл Вена хотод. За баг тентхийн хүн болсон гэж. Бүр одоо ер нь суушаад их сайн дасцсан уу? Би бол яг дундчтай л орж байгаа. Яг бүр анхнаасаа очсон бүр 20-30 жил болсон ах их нар байдаг шүү дээ. Бүр яг тентхийн болсон. Заримуд нь яг тентхийн үнэтэй суугаад бүр ингээ хотоос зайдуу тосгон одоо өдөө газраар амьдрал бүр яг тентхийн хүн болсон гэсэн. Багаасаа өсөөд бүр яг тентхийн хүмүүс болсон хүмүүс байгаа. Би ч бол харин ч та яг монголоор нөө 90 очин байдаг олонтойгоо байдаг болохоор. 2009 онд Universe Best Songs show-ны хамгийн ихний одоо season буюу хамгийн анхны дугаарыг шилдэг 25 оролцогчийн нэг байсан. Тэгээд анхны алгачийн дуучин Цэлмүн одоо Солонгоо ингээ та хэд ингээ 25 хүн байсан тий. Тэгээ яг ер нь оддын ирэлтээс хоошоогоо бас удаан хугацааны дараа гарсан шоу штэ. Тэгээ тухайн үед бас хүмүүс маш их анхаарал хандуулж ирсэн. Ер нь бүүм хийжсэн шоу. За 2009 оны хоёлаа үйл явдлаас ярий. Ер нь сонор авчиг жаа. Тэгээ багасаа дуулах дуртай хөхтэйс нөө. Яг би багасаа л юм яваастай. Микрофоноо өөрлөгөө татчих байсан. Зүгээр. Арай жоохон хол байна. Хол байна тий. Тэгэхээр нөгөө ингээд яг төвсөрсөн айгаад шүү дээ. Тэгээд юу яасан шүү дээ. Нөгөө сошиал дээр чөлөөтэй ирдэг юм шиг мөртлөө. Яг юм нэвтрүүлэгч юм уу ямар нэг юм дарахтаа ингээд амир байгаад шүү дээ. Санаа зовоод бас тий буруу зүг ярьчихгүй. Тэгээд ганц зүг тэгэл халтарлаар чинь буруу ойлголт өгчтэй шүү хүмүүс. За зөвхөн одоо тэгээд өөрийн хянаа талаар бүр бодлооч тий. За 2009 он чинь би чинь тэр үед хэдтэйсэн юм бэ? За нэг 20-21-тэй тий. Айгуу гоё тийм юм болчихонтай гоё фит биттэй нэг тийм одоо өнгөлөг борорстай. Хөөрхөн одоо яг нэг тэнгисэрэг 2 дөрвөлэг л октод орж ирж штэ. Яг л нэг тийм охин орж ирэл тий. Нэлээд гоё фит бит. Маш гоё гал цогтой байсныг нь санаж байна. Тий, тэгээд тэр чинь яг Монгол зохиогдсон бас анхны том контентуудын нэг. Тэгээд нэгдсэн улсын байгууллагын албан ёсны 9 хил дээр дуулна гэдэг. Тэгээд би өөрөө мэдгүй яагаад ч юм. Испан дуу аягүй тийм анхнаасаа сонсдог байсан. Тэгээд Испан дуугаар орё гэл. Тэгээд манай их ч ороор гэл. Тэгээд би UB Studio-д очиж бүртгүүлэл анх орж исэн. Тэгээд яг би ч мэрэгжлийн энтер биш болохоор нэлээд айжлээсэн л та хажууд ингээл хүмүүс амар хоолоогоор ингээл гаамаа бэлдээл хоолойны бэлтгэл гээл бид амар хичээл. Тэгэл орж исэн. Тэгэд яг нөгөө залуу насныхаа өөрийнхөө сорж байгаа өөрийнхөө амьдралд хийсэн аюу тийм том дурсамж байхгүй юу? Тэгээд тэр одоо л ингээл бас тэр Universe Best Songs надад ингээ баян холбоотой байдаг тий. Тэрнээс биш яг бүр гэхдээ бүр амар дуучин муучин болыг гэсэн тийм өсөл мөрөөдөлтэй ч юм амар сүрхий дуугаар явуулсан. Явж байгаа одоо тийм үе надад байгаагүй. Зөөр дуртай хобби. Тэгээд одоо хүмүүс ингээл дуучин гэлэр жоохон бас өөрөөсөө яадаг л да. Санаа зовдөг гэх юм уу? Би ч яг тухайд өөрийгөө зүгээр сориол орж исэн. Тэгээд өөрийнхөө ертөнцид маш том тийм дурсамж амжилтыг бүтээсэн. Тэгээд тэгэл гэл нэг тийм дуугарч явъя гэж бодоагүй. Тэгэл мэдгүй одоо тэгэл амьдрал гэх юм уу янз бүр байдаг шүү дээ тий. Амьдрал нөгөө тааварлаагүй олон юм тохиолдол. Тэгэл ерөн хөшөө Европ руу гарсан да. Тий. Багада Акбота ер нь юунд дуртай хүүхэд байсан бэ? Ямар мэрэгчлээ бодлоо гэдэг ч юм уу? Эсвэл би нэг ийм чиглэлийн хүн юм байна гэдэг нэг бодож исэн зүйл байсан нь. Тэр нь магадгүй Universe Best Songs-тай ер нь холбогдсон уу? Би зураач болно л гэж боддог. Би аюу гой зурдаг хүмүүс. Оо, яасан гоё. Аюу гой зурдаг. Баримлын шавраар амар гоё юм хийдэг. Гарын аюу урд үтэй. Тэгээд одоо нөгөө нэг юу ятсан ба штэ би нэрээ бодоодсон чинь
Ингээд одоо хүүхдүүд ч юм уу ингээд сонголтууд амар их болсон те. Өөрсдийнхээ ирээдүг амар гоё тодорхойлдог болсон. Яг ийм л юм хийндэ гэж сошиал интерчээс амар хөгжчлөө те. Бид нар ч яах вэ тухай чинь тэгэл манаа өнгөрөөл бид нар чинь ихээс тавлаа. Хэр баргийн тэр дуртай сургалтанд ингээл манайж ганцаараа цэцэрлэгийн багш хийж байгаа чи хэр баргийн дуртай сургалт юм уу ямар нэгэн зүйлд нь явуулах бас тийм боломж болцоо хомс те. Өөрсдийгөө хөгжүүлэх бас боломж болцоо хомс штэ. Ямар ч бид нар тийм сошиал мошиал байгаагүй штэ. Тийм тэгээ яг зүгээр ингээд юу л яддаг бас дуулах дуртай, бүжиглэх дуртай, урлаг уурын сайхан дуртай бас амар спортлог, амар хурдан гүдэг тийм сургуулийн спорткадын дандаа гүйлтэнд төрүүлдэг. Тиймэрхүү. Тэгээ юм нийл нөгөө нэг юм юутай, дөртэй. Тийм. Тиймэрхүү л байсан байна. Маш нөгөө түрүүн хэлсэн айгуу гоё юм фит биетэй байсан ингээд тэгж юм. Тэгээ яг яхаарахгүй бас их онцлог байсан л да. Нуруунд дээрээ их юм гоё шивэстэй. Чихэндээ юм том цагаан цэцэгтэй цагаан өнгийн дресс өмсчихсэн. Тэгээл тайзан дээр үнэхээр гал харагдчихсэн. Тэгээд одоо Испанд үг ч юм уу ерөн жишээлбэл яаж сурж исэн Испанаар ярьдаг байсан уу? Үгүй Испан хэлээр ярихгүй шүү дээ. Одоо ч ярихгүй зүгээр багсаг ярилцсан хүмүүстэй ойр зур юм. Ер нь мэдгүй анхнаасаа би тийм Испан, Итали дуу амар их сонсдог. Тэгээд тухайд одоо тэгэл нөгөө нэг сонсголоор л үг мөгийн бичиж авдаг шүү дээ. Тэгээд би ерөөс англи ч юм уу дуу мó нэг сайн тийм цээжилдэг англи хэл дээр Испан, Орос дуу болохоор айгүй хурдан цээжилдэг. Тийм тэгээд мэдгүй Испайл дээр амар хурдан дуу цээжилдэг айгүй ингээд орхноос сурчдаг. Тэгээд өөрөө ч айгүй дуртай. Тиймэрхүү. Одоо тухайн үед шоунд орсны дараагаар хувийн амьдралд нь ч юм уу ямар өөрчлөлтүүд гарч исэн тухайн үед одоо мэдэрч исэн сайхан болон муухай юмнуудын талаарх бас дурсамж юу байна? Ихэвчлэн сайхан байсан дөө. Тэгээд одоо гэхдээ яг тэр үед 2000 онд яг тэгээд тэмцээнд орж байгаад одооных шиг тийм амар сошиал хөгжөөгүй шүү дээ. Тэгээд тэрэнд нь ч баярлалтай гэх мэт. Одоо хай тав маавал хэрэгэлдэг байсан шүү дээ. Yahoo Messenger гэж байдаг байсан тийм ээ. Ингээд нийтээр ингэж амар сошиал хэрэгэлдэг байсан шүү дээ. Дуртайгаа бичээл тийм байгаагүй шүү дээ. Тэгэл яг зүгээр ингээл ороод амар нөгөө тэр үед ч одоо 21 мэгтэй гэдэг чинь нөгөө хүмүүс таньж байна л ингээл гоё ингээл акбота гэж орж мөл амар гоё мой санагдал. Тийм хөл байсан. Тэрээс сошиал интер бол нэг хөгжөөг байсан байна. Хөгжсөн бол бас яах ч байсан юм тэгэхгүй тэгээд. Гоё л байсан. Universe Best Songs-оос хойш хурмын дуу хурмын дууг бол шоуныхаа үеэр дуулж исэн. Гэхдээ тэр бол хүмүүсийн сэтгэлд маш их нийцсэн сайхан уран бүтээл болсон учраас дараа нь хурим дээр очиж дуулдаг болсон акбота тийм. Тэгээ тэр уран бүтээлийн талаар бас яриач. Тэр уран бүтээл чинь ингэсэн байхгүй да. Яг нөгөө шилдэг 25 одоо болохаах маань яг одоо өөрийнхөө хит болсон дуунуудыг биднэрт өгсөн байхгүй юу? Нөгөө бидний кино хийсэн шүү дээ. Тэгээд Мама Мия дээр биш Мама Мия чинь тэр чинь 2000 хэдэн он юм бэ? 10 арай хойш байсан юм аа. Хойш байсан. Бид нар зүрхэнд гэрэлт хаад мюзикл хийгээд бүгд ингэ дуу өгсөн байхгүй. Би тэлэр заа нөгөө нэг Майами аялгаа ч юм уу тиймэрхүү дуу надад өгөх юм бах гэдэг. Камертаа хамтлагийн 20 дуу надад өгсөн. Тэгээд би ингэ бүр гайхаад би энэ дууг яаж дуулах энийг чинь бүхэлд тийм мундаг хамтлаг дуулсан. Би энийг чинь чадахгүй штэ ганцаараа битээ гэж үгүй чи чадна гэд. Тэгээд тэр чинь бид нар бүр ингэ тэрэлжийн тэнд ингээ гэр студ дээр зүгээр нэг цагийн дотор ингээд маазраад нэг бичүүлдэ штэ зүгээр орцонд ингээд найзуудаараа дээр үд дуулж байгаа юм шиг. Манай Наки маань одоо дуучинтай мундаг дуучин гитар тоглоал баачка маань битбокс тэгээд ард ингээд мотив амтлагын гамбаа тэгээд S4-ийн шинэ хоёр зүгээр хоолоо игээл бид нар цагийн дотор бичүүлсэн байхгүй юу. Зүгээр нэг одоо багын микрофоноор ингээд тэгээд тэр дуучин гарсан байхгүй юу. Тэгээд тэр дууг би за миний дууч баг ганцаараа нэг хүмүүс явахгүй юм байна да гэд. Тэгээд бусдууд нэг амар лаглаг студ бичүүлээд нэг ч явахгүй байна гэж бодож чи харин хүмүүст амар хүрсэн. Тэгээ би тэр дунд аягүй дуртай. Яг мэдээж камертаа хамтлагийн дуулда. Яг хүмүүс акбота гэхэлэр бас илүү дуртай байдгийн бэлээ. Тэгээд камертаа хамтлагийн дуу ер нь бол хүмүүс амар их асуудаг дээ камертаа хамтлагийн дуу шүү гэж хэлмээр байна. Тэгээд яг урлагийн боён гэж шиг хурмын дуу ч намайг хитижээсэ гэхгүй дээ. Тэрнээс хойш аягүй хурм дээр өргөжсэн. Хамгийн анхны хурм болохоор 100,000 төгрөгөөр би дуулж ирсэн. За хэдэн онд вэ? Тэр чи яг тэр 2010 онд тэгэл надад амар хүмүүг би ингээ 100 анх удаа дуулаад 100,000 төгрөг авчих надад ингээ тогтуутай мөнгө өгөөл би мөнгө өгөн ч гэж бодог байхгүй юу. Зэрэг хүрээдэр мэдээ дуулаад үг гэхлээр нөө энд дуулах нь амар гой санагдал. Тэгэл нөө 100,000-аараа тэгэл нэг найз одуудад бид тэр хоол идээл хүмүүлгийн тэмдэглүү тэгээд. Тэгэл дараа ингээл хурмууд бол амар гой хурмууд тааралдаг штэ. Ингээ их нэртэй сюрприз өрөх гэж байгаа юм тэ. Тэгээд яг би нэг тодорхой үн үзэхгүй нөгөө альва тухайн хос хоёрын яг хамгийн гоё тэр амьдралынхан тэр торгон мөчд хамт байж өөр амар гоё. Чин зүг төрсөн өдөр ч юм уу ямар нэгэн газар дуулаагүй штэ хорим гэдэг чинь бас те байнга болооддаг зүйл ш.
Тэгэл ингээл нөгөө энд тэнд хүмүүс таарлддаг шүү дээ. Сайн уу акбота гэл юу лээ гэлээр манай орон дээр дуулсан бид ингээ 4 хүүхэдтэй болсон шүү дээ гэл. Заримуд нь бид нар салцсан шүү дээ гэж чигээр тий. Гоё тийм аа 20 найранд орчд бол амар гоё шүү дээ. Амар гоё мэдрэмж. Тий. Хормын дуу бас олон сайхан зүйлийг өгсөн. Тий. Өглөө яах вэ? Хормын дуу чинь гоё дуу. Тэгээ хүмүүс нь ингээл хормын дуу гэхэлэр л амар гоё. Тэгэл хормын дуу дуулчаал тэгэл хэсэг байж байгаа л мэдгүй яагаад ч тэгэл орлогоор явах шүү дээ. Тийм үү. Харин одоо яг тэрний шалтгааныг бас ер нь тодруулъя. Шалтгаан уу? Хүмүүс акботаг маш гал цогтой бараг юм бүр Латин Америк эмэгтэй шиг гэл ингээл те тайзан дээр ингээл ас чинь гэл ингээл те. Гэтэ үнэхээр ингээд содон сонин Аз хүмүүсийн дунд бас ингээ байхааргүй тийм ауратай тийм эмэгтэй ингээ гарч ирж исэн. Яагаад урлагаараа явсангүй вэ? Уран бүтээл хийхэд юу саад болсон бэ? Уран бүтээл. Тэр их сонин байна. Тийм. Тэр яг одоо ер нь юу л да. Би зур шантарсан гэхүү дээ. Тэгээд ингээд би чинь ер нь л шантарсан дөө. Тэгэл яг одоо ч нэг мэдгүй одоо л өөр болсон шүү дээ тий. Одоо шин залуу гарч уран бүтээлч өөрсдийн гэсэн гоёутай болсон. Сонголттой өөрсдөө зөрөгтэй юм хийдэг болсон. Үг аяа бичээл. Тэгээд хүмүүсийн хандлага зөөр болсон л доо. Тэгээд би яг нөгөө жоохон шантарсан. Тэгээд нэг юм хитрхийх тухайд ингээл нөгөө хүмүүс миний дөө ахын дөө хичийн дөө гэл энд амар ингээд ашиглахаа боддог ч юм уу тий. Бас тэгээд манай бас нөгөө ээж нэг дэмжээгүй ч гэжтэй очиргүй одоо нэг дэмж халахгүй л дээ. Гэхдээ яг нэг тухайд ингээд сошиал хөгжүүл хүмүүсийн бичдэг комментуудаас амар нөлөөлсөн. Тэгэл одоо яг би ч бол ямар ч үгийг даага авчдаг хүндээ нөгөө гэр бүлийнхэнд ингээд жоохон уншихад тухгүй ч юм уу тавгүй ч юм уу те. Тэгээд би ер нь яг жоохон шантарсан. Амар шантарсан. Тэгээд анхнаасаас нөгөө нэг урлагийн сургууль соёлын сурааг болохоор нөгөө энэ тэндэг бөөнөрөд дуулдаг дуу мөн дээр нэг жоохон аниулаад байгаа юм шиг мэдрэмж амар авдаг гэсэн байхгүй юу. Тэгээ нөгөө ноот мод би мэдэхгүй юм чинь тэгээд тэр шантарсан л да. Тэгээд тухайд бас тэгэл одоо яадаг юм. Нөгөө амьдралд нөгөө таавар шиг юмнаар гарч ирдэг гэдэг шиг тэгэл хүмүүсийн хандлага айгу түүхтэй байсан ингээл тэгж штэ тий. Ер нь зүгээр юу өөрчлөгддөг юм бэ? Магадгүй ингээд тайзан дээр гараад дуулаад олонний танил болсны дараа хүмүүсийн хандлага юу өөрчлөгдсөн. Тэгээ дээрэс нь тэр бүр ингээд шантрахад нөлөөлсөн үнэхээр бүр сэтгэлд ингээ үлдсэн тийм таагүй дурсамжууд яг хүсвэл ярьж болно л дээ. Тэрийг заавал яг амар сүртэй таагүй дурсамж юм бэ. Хаяас тэр нөгөө комментууд хүмүүсийн зохиолч байгаа комментууд аюух нөлөөлдөг байсан. Одоо гүтгдэг гэсэн үг. Гүтгдэг ч юм уу. Гэхдээ яг тэг юу гэж тайлбар. Ер нь би зөв өөр амар шантарсан. Ингээл тууштай байвал байх л байсан л да. Тэгээ бас ер нь бас жоохон одрох гэсэн шүү. Бас жоохон одрох гэсэн. Тэгэд би одоо ингээд Европод амьдарч байгаа амьдарсан 10 жилийн хугацаагаар ерөөсөө цаг алдсан гэж боддог байхгүй юу? Амар олон зүйлийг сурсан амьдралаас. Бас жоохон энэ жоо одрох гэсэн. Тэгээд цөөхөн амтай газар ингээд нэг жоохон танигдаад ихсэн чинь ер нь бол жоохон одрох бас жоохон буруу хийх гэсэн шүү. Тэгээд ер нь за гэл тэгэл ер нь хүн ер нь тэр одоо оодох гээд байна. Би жоохон буруу тийшээ явах гээд байна гэдгээ ер нь яаж мэддэм бэ? Тэгэл яг та нөгөө нэг жоохон танигдал ихсэн чинь ингээ хүрээл амар их болцсон шүү дээ. Одоо л яг гоё яаж штэ. Насмас ингээл зүгээр хүнтэй сайхан бинттэй устаа болоод тэгэл үлдэх нь үлдээл тэгэл явах нь явал нэг тиймэрхүү юмэг хайдаг болцсон байг. Тэгээд тухайд яг ингээ хүрээл амар ихсэл болсон болоогүй те. Маш их найзтай. Тэгээ амар их найзтай. Тэгээ би ч одоо ингээд сошиал дээр 152 мянган дагалдагч байна. Би яг ингээд Европт болохоор би төрсөн өдөр ч баяр би ганцаар байдаг байхгүй юу? Ганцаар байгаа сурцсан. Тэ? Баяр нь одоо боддоо шүү дээ. Нэг олон найз төгтөө ирэх байхгүй. Бид нар ингээд залуучтай бас залуугаар л байна л да. Бас хөвшин гэж ярьж байгаа. Тухай тэгээ гоё нийлж мэглээл наргиц ингээл зөндөөл явжсан. Одоо бол бүгд ингээд тогтсон гэр бүлтэй. Учиргүй хүзүүсээрээ холбогдох шаардлага байхгүй. Сайхан би нэг одоо сошиалаар хардаг болчих тээ. Энэ маань сайн явж байна да. Энэ маань нэг юу ятсан биш, имээ болсон байна. Энэ маань хүүтэй болсон биш мэсгээл ингээд хардаг те. Тийм тэгэл одоо нүн тиймэрхүү л байна. Одоо нөгөө баяр ёслыг ганцаараа тэмдэглээд бүр сурчлаа гэдэг ингэж штэ. Баг тэмдэглэж болсон штэ. Европт байдаг. Монголд байдгаас Европт байдаг амьдрал илүү энгийн бөгөөд амар хэлбэр байна уу? Тийм. Яг тайван болчт юм байна. Яг тайван. Яг би ажиллаа зүгэх хэвээр. Би ажил дээр ингээм ямар ч юм хариуцлага алдчих болохгүй. Ажлаас бусд үед би ажилтайгаа дарагтайгаа ингээ
одоо нэг ганц хүүтэн шар ариг шимэж ч юм уу гоё инээлдэ ярьж болно. Ажил дээр би бол даварчлахгүй шүү дээ. Монголд бол би чи ингээ хаа ингээ тухай даврах гэж байгаа тий. Сүхбаатар дүүрэг таньдаг цагдаа нөө тэр байна уу? Тэрний ах байна, тэрний дүү байна гэл тий. Тэнгуү чи Европч яахт тэгэл яг л би нөгөө жилдээ нэг 2 чанартай амраал. Сайхан чанартайгаа идэж байгаа л чанартай орчинд тэгээд зүгээр ингээл нэг юм хэтрхий хүнтэй дундаа орохгүй. Хүний гайг өөр дурдахгүй, хүнд гай болохгүй амьдрын гэдэг чинь амар байхгүй соёлгүй. Тэгэхээр тэнд бол бүх юм дэг журамтай, ном журмын дагуу, дүрмийн дагуу одоо хуйлаа мөрдөж ч юм уу тийм ээ. Тийм байна уу? Бүх зүйл бас төлөвлөгөөний дагуу байна тийм үү? Бүх зүйл төлөвлөгөөний дагуу тий. Монголд ямар одоо манай би чинь зөвч гэдэг байхгүй. Манай ресторан чинь ингээд жилийн дараа бол 20,000 захиалга өгч шүү дээ. Би өөр дотор энэ хоёр одоо тий жилийн дараа бараг саалчих ч юм уу гээл тий. Байх ч юм уу тий. Юу жил мэлвэ гэдэг. Гэтэл тийм нарийн төлөвлөлттэй байна. Нарийн төлөвлөлттэй байна. Тэгээ би одоо ажлын өөр ингээд 7 хоног гарцсан бол би яг л тэр 7 хоногт л байхгүй бол нөгөө хэд нэг гэр бүлтэйгээ хоол молноор л янз бүрийн төлөвлөгөө гаргацсан байна. Тэг яг би очроо нэг амар өөр гэдэг юм нөгөө нэг юм диктатуртай дүрмтэй гэж хэлэхээгүй л дээ. Ер нь бол яг бас ингээд нөгөө миний одоо ингийн амьдралаас суралцсан зүйлүүдийг бол бас нэг тийм л байна л да. Бүх юм цаг хугацаанд төлөвлөсний дагуу хийн хийсэн бол хийдэг байх хэрэгтэй тийм үү. Энэ дээрээ би ихтэй бас нэг 2-3 газар хоцорч утсан. Гэхдээ бас надад шалтгаалаагүй нуулгүй л гэдэг. Би нэг дүүхээ машиныг гуугаад намайг нэг багнуур руу өргөж гисэн чинь бензин олдохгүй гоочрлоо. Тэгээд амар удаж очиод тэгээд тийм яг ингээд бас стресс ч юм чинь дотор. Тэгэхээр одоо яг одоо Австрид 10 жил амьдарчлаа Монголдо үе үе ингээд ирж байна. Ер нь нийгмийн контрастыг илүү сайн харж байна уу? Одоо Европт ч юм уу жишээлбэл гинт бензин тасрах, гинт тог тасрах, гинтийн өөрөөс шалтгаалаагүй хүчин зүйлээс болж ажлаа алдах тохиолдол бол 101 л удаа болов уу? Үгүй юу? Эсвэл бүр октосоо тохиолдохгүй юу? За тэр нэг тийм хүч амар үзэгдлүүдийг нэг харагдсангүй л дээ болсонгүй л дээ. Гэхдээ яг тиймэрхүү хүчин зүйлүүд нэг мэрсэр харагдахад яг усаасаа дорч нэг арга хэмжээг авчдаг шүү дээ. Тэ. Жишээ нөгөө бензин түвшинд оронгууд бүгд машинаа тавил цаанаас нь усаасаа бүгдэнд нөгөө сарын үнэгүй билет өгөнгөд яг бүгдээрээ л ард иргэд ингээл нөгөө билетээр л явж байгаа юм чинь. Нийтийн тээврээ ашигласан. Нийтийн тээврээрээ. Тэгэл эсвэл нөгөө тог могны амар нөгөө өвөл ингээд тогны 8 өсч байгаа усаасаа шууд нэг 3 сарын нөгөө усаас гаргацдаг ч юм уу. Гэлскас дор дорх нарах юм. Бид нар ч манай монголчин болохоор те зовлон зард өмнө юу ч даван туулдаг. Ингээл улам л ингээл яагаал хатчих. Улам сөрөөл ингээл даваал идэг те. Тэгээ манай ажил дээр чинь ингээд яг нэг уудаг нэг эмээ өнөр орж ирдэг байхгүй юу? Европч тий. Яг нэг өглөө орж ирж яг уудгаа яг суудаг суудалтаа суудаг. Яг ордог баарандаа л ордог нэг эмээ өнөр өгдөг байхгүй тэртэй гарцсан. Тэгэл завтай. Тий. Нөгөө тий. Вайн авах нуугал. Тэгэл оржсэн надад урлаг домчоо. Энэ усаар хараад энднээ аки гэл яасан гэж. Би 10 цент өссөн байна гэж уурлаад би бүр дотор та нар дэндүү жаргалтайгаа шиг л тий. Тэгэл арга хэмжээ авах хэрэгтэй мэрхтэй гэж надад уурлаа. Тэгэхээр тэдний ингээд нэг жоохон юм гараад ирэхлээр л яг яаж байгаа байхгүй юу? Ус нь ингээд шууд арга хэмжээг авчдаг. Өөрсдөө ч ингээд аюул. Тэгээ маш жижигхэн өөрчлөлтөнд ч гэсэн хямардаг. Дургүй өөрчлөлтөнд ер нь дургүй. Гэтэл Монголд бол маш юм огцом одоо даваа тавуулаад. Түрүүн хэлсэн баяр ёслолоор ер нь ингээл ганцаараа байдаг, чухал мөчүүдэд ганцаараа байдаг. Одоо сурччтэй гээд ер нь яг бодит амьдрал дээр хүн ганцаараа л бүгдийг даван туулж ганцаараа л бүх үүрэг хариуцлагыг үүрдэг юм байна уу? Эсвэл хин нэгний тусалцаа дэмжлэг хэрэгтэй байна уу? Хүн дээр ганцаараа яг л ганцаараа. Ганцаараа байж сурах хэрэгтэй. Угаасаа яг цагаад бол хүн ганцаараа л байна. Тэ. Гэхдээ ганцаараа байна би тэнцэн айл мэдээж өдөржин ганцаараа суух хүн тодорхой л доо. Ер нь аливаа зүйл ганцаараа байхтай бэлтгэлтэй. Хүн дээр өөрийгөө л яаж ямар нэгэн одоо асуудал юу яавал нэг ганцаараа даван туулах чадвартай хэрэгтэй. Тэр одоо зориггүй хүмүүжил төлөвшлийн асуудал уу одоо ганцаараа байхад сэтгэл зүй бэлтгэлтэй байх хэрэгтэй, ганцаараа байж юмыг даван туулж чадах хэрэгтэй гэдэг нь. Яг та хүмүүс чинь ингэдэж штэ одоо амар ганцаардаа байна, хэцүү байна гэж тэгдэг. Тэгэл ганцаардаа сурах хэрэгтэй, аль зоригч байна бас хүмүүжилж байна л да. Тийм. Би бол тэгэл яг нөгөө тэмдэглэлт үйл явдлаар шинэ жил дээр мэдээж монголчуудаа цагаан сараар ч юм уу уулзаж учран тэгэл ингээл үр хөвгтөд бэлгэсэлтийг бэлдэнэ. Төрсөн өдөр ч байдгүй би ингээл яг ажил дээр л байдаг шүү дээ ганцаараа. Тэгэл нэг юм нэг тэмдэглэх ч юм уу ямар нэгэн тийм юу хүлэлцсэн мөлий.
Сая чинь Монгол дээр нэг төрсөд очиод надад л ингээл нэг жоохон дарамттай санагдчих. Яг хуу хүн баярыг яаж тэмдэглэх нь тухайн хүний эрхэлтэй. Гэхдээ бүр ингээд too much. Одоо өөртөө их санхүүгийн дарамт үүсгэж өрөөлт ч юм уу одоо тийм ээ. Тэгээ би болохоор энэ жилийн төрсөн өдрөөрөө болж үл ганцаар нэг өөр газар үзье гэж бодож байгаа. Тэгвэл дахиад нөгөө цуглараад хүмүүст ингээл за би ихтэй баг тэр тэмлэг амар удаж байна. Ер нь тийм төрсөн өдөр баг ажил дээрээ ганцаараа. Гэхдээ ингээд нөгөө нэг сошиал амар гоё мэдлэгэнд орж ирдэг. Өстэй хэдэн мянган мэдлэгээ орж ирэл амар гоё өгнүүд орж ирэл. Тэгээд л тэр л надад хангалттай. Тэгэл нас нэмж байгаадаа баярлалаа. Тэгэл өнгөрдөг шүү дээ. Тэгэхээр амьдралын хэв маяг бас ер нь харьцангуй өөрчлөгдсөн гэж ер нь хэлж болж байна. Тийм. Амьдралыг үзэх үзэл хандлага бас өөрчлөгдсөн. Тийм, ер нь тийм. За тийм дээ. Одоо бид нийгмийн сүлжээг маш их хэрэгжилж байна л да. Тэгээ тэр ялангуяа Facebook хэрэглэгчийн тоол дэлхийд бүр маш өндөрт орж ийн. Дээрээс нь энэ Facebook-т зарцуулдаг цаг бас өдрийн дундаж цаг бол бас дэлхийд маш өндөрт ингээ орж байна. За энийг одоо яг Европын улс оронтой харьцуулахад ер нь нийгмийн тусгал сошиалт Монголд ер нь ямар байна вэ? Яагаад тэгэхээр Акбота өөрийнхөө пэйж дээр, өөрийнхөө хувийн хаягууд дээр маш зоригтой бөгөөд шүүмжлэлтэйгээр хурцаар альва зүйлсийн үнцхийг өөрийнхөөроо гаргаж ирдэг. Тэгэхээр энэ дээр хоёлоо чөлөөтэй бас яри. Тэгээ сошиал манай монголчуудад хэрэглээ амар бол да. Яг хөө мэдээж бас ингэ сошиалор мөнгө олж ийн одоо тий. Бараг одоо сошиалар л бараг ингээд одоо юу гэдгийг түшиглж одоо бас хүмүүс яаж юм л да. Одоо бизнес энтер явуулж байна. Гэтэ манай нөгөө сошиал хэрэглээ бас арай л дэмий юм дээр амар их цаг явж байгаа. Би өөрөө ч ингээл сошиал өнгөрүүлжлээ л да цаг хугацааг. Тэгэд яг би нөгөө нэг сошиал яг анх яагаад цаг хугацааг юм амар өнгөрүүлсэн гэлээ нөгөө коронавиг үеэр чи ингээд дэлхийн нийтээр пауз авсан штэ амар ингээд би чинь тэнд ажил мэлжгаар сэтгэл санаар амар унал бүгд нь ингээд дэлхийд амар шокерсэн штэ тий сэтгэлээр унаал тий ажил төрөлгүй болцсон хөл хорианд тий хөл хорианд тий анх удаа тэгж орж байгаа хүмүүс ч яах тий. Тэгээ би коронавиг жоохон суларж байхдаа зэрэгсээ би лайв хийж үзсэн байхгүй юу. Зүгээр л лайв хийж үзсэн. Тэгээд эхлээл яг нэг 3-4 хүзэл дандаа манай найзууд тайл нэг комент өгөх нэ найзуудын комментиг эргүүлж тариулж уншаал. Тэгээ би гинт бодсон байхгүй юу. Манай монголчууд чинь сэтгэл зүйч нар багасаа бид нэг амар сүртэй ээж автайгаа ярилцаж байгаагүй. Тэгээ одоо яг залуучууд ээж автайгаа ярилцаад гоё чөлөөтэй л байна л да. Тэгээ бид нар чинь ингээд ямар ч нэг тийм ээж автайгаа бүр дотоод гүнээр ярилцсан. Би тэгээ гоё ярилцах тийм байг юм байхгүй шүү дээ. Тэгээ сэтгэл судлаач нар очихлаар би тэнийг үшгээл дандаа тийм жоох юм сэтгэл жоох өвчтөй болохоор сэтгэл судлаач нар очих хэрэгтэй. Асуудалтай хүмүүс очдог гэж ойлгодог. Хичээж мичдэг тий. Тэгээ яг хуу тэг ингээ бүх хүмүүс ингээ хүний газар авдаг мэдрэмж чинь би нөгөө хүний авдаг мэдрэмжийн талаар ярьж эхэлсэн байхгүй юу. Одоо иймэрхүү байна. Өнөөдөр ингээ миний өдөр мөдргээд. Тэгсэн чинь ингээл баг хүмүүс нэмэгдээд тэгээд амар нөө үзэх туртаа болол. Тэгээ би яг нөгөө хүний авдаг мэдрэмжийн талаар хүн яадаг гэл сэнжиг хүмүүс орж ил нэрээ хүний газар яг ийм мэдрэмж авдаг ш тэгээд бид нар бол нэг хүмүүст муугаа харуулахгүй гэж амар ингэ төвчдөг те гадаад бид нар сторийн ч гэсэн ингээл дандаа л юм гой байгаал харуулдаг ш те муухайгаа харуулъя үл зөндөл юм байгаа ш те би одоо гэртээ ганцаараа хаяа нэг уйлаа дуудуулж байгаа ч юм тэрийг би бол харуулахгүй ш те тэгэл айл болох Итали руу явж байгаа те нэг вайн ингэж байгаа юм харуулна тэгээ би лайв хийсэн байхгүй юу тэгээд дараа нь би нэг TikTok-оор комеди хийж эхлээд дандаа нөгөө тэгэл дараа ингээл нэг дагалдагч эдэр гэсэн чи яг нөгөө би чинь харж байгаа шууд бичдэг. Одоо сүүлийн үед ихтэй нам хүн болцсон. Яг л амир хэцүү мөлий өөртөө дайсан бэлдээд ит юм байл. Тэ. Тэгээд манай ээж гэсэн сошиал дээр одоо илүүтэй бичээрэггүй миний охин яг л дайсан бэлдэн одоо бас ингээл энэ тийм гимт хэрмэр сөдлөөр эвгүй хүмүүс их байна. Тэгээд энэ тийм тааралдууд бас яах ч юм бэлээ те би за би одоо ер нь юмнаас түтэйгээ энэ жилдээ ер нь бол дандаа нэг юм гоё дандаа мотивац гэсэн ирчүүж гэсэн гоё бичлэгүүдийг үзээд тэгээд элүүдтэй дахиж тэг шүмжлүүлчихгээ. Сошиал Европ залуучууд бага үлгэх байх уу? Жишээ нь манай ямар платформуудыг бас түлхүү хэрэгжилж байна? Яаж хэрэгжилж байна? Амьдралын хэв маягт нь бас яаж нөлөөлж байна? Яг хаа газар яг нөгөө инфлюенсерүүд бас байгаа л да. Тэгээл яг нөгөө нэг өглөөнийхөө ингээд сэрж байгаа бичлэг те. Гэхдээ би бол эргэн тойрныхоо яг манай ажлын үед ингээд залуучдыг харахад Instagram л ашигладаг. Ер нь Facebook баг ашиглахгүй. Тэгээд манай ажлын ганц хоёр залуучууд болохоор ер нь Европ залуучууд яг юм шүү дээ. Тэгээд заавал гэсэн юм өстэй тэтэрт байхгүй. Заавал ингэж амьдрах ч юм уу те.
Зүгээр яг ингээд манай ажлын нэг залуу гэдгийг зүгээр мөрөөдөл нь болохоор нөгөө төвдөд ч ууланд амьдрах. Тэгээ тэр нь ингээд ямар ч утас байхгүй. Нэг дээр нэг юм Siemens гэдэг. Тэгээ сошиал юу ч мэдэхгүй. Тэгээ бид тоор нэг ингээд нуурын эргээр алхачаа чи минь зургийг дараад өгч юм. Байгаад энэ яаж дардсан юм бэ ингээд. Тэгээ тэр ингээд залуу ингээд хамт ингээд юмараас үзэж яг ингээд нар жаргаж чи нарлоо хараад ингээд мэдрээс сууж яахгүй. Би болохоор тийм ингээд янз бүрийн нарны зургийг аваал тий. Тэгээ бодсон чинь тэр залуу надад хэлсэн ингээд хүн ингээд богинохон мөртлөө тий ганцтай амьдрна. Тэгэхэд ингээд амар их цагийг шал дэмий өнгөрөөж байна. Нэрээ би нэг 14 хоног уцгүй гэж үзсэн шүү дээ. Эхлээд жоохон стресстэй. Миний утас эвдрээд тэгээ би ингээд бүр ингээд яах вэ гэд тухайд яг шинэ утас шууд авах надад боломж байгаагүй байхгүй. Тэгээд би Европт ингээд яг гэрийн балконоор ахлаар ингээд сүмийн цаг л харагддаг. Тэгээ би ингээд цагаа арчаалаа тэд болж байгаа юм байна гэл тэгэл тэр чинь юуны ч байлаа тэгээ гэртэл яваадсан. Тэгээд ингээд эхлээд жоохон стрессж байгаа. Тэгээ сүүл рүү амар гой амраад альва зүйлийг алхаад ингээд бүр амар мэдэр зэтрээд ингээд годамжны болон тохиолгыг мэдрээл бүх юм мэдэрсэн шүү дээ. Би одоо Монголд ирэхлээр байнга алхдаг байхгүй юу? Бүх ингээд болон тохиолгыг би мэдэрч явдаг шүү дээ. Албаар ингээд төөрч бодолж явах амар дуртай. Яагаад би их орондоо тэ ирж байгаа учраас би бүх зүйлийг мэдэрсэн. Өнөөдөр би бас ингээд танад телевизийг хайжгаад хажууд нь ахмадын холбоо байдгийг мэдчихсэн шүү дээ. Ингээд бүх зүйлийг мэдрэхэд амар гоё байхгүй юу? Мэдрээл нэ таксинд ингээд хэдэн цаг мөн сууж байгаа. Суугаа амар дургу хүүтэн жис ингээд алхаад явах амар дуртай. Тэгээд талаар ер нь бол яг гоо миний эргэн тойронд яг манай найз өвч юм Европ залуучууд бол ихэнх нь Instagram, Facebook юу ч байхгүй. Наа утсаа нэг ярихад л ашиглана. Тэгэл 8-г л утсаа өөрөөсөө олдвол баг унтаад өгөндөө тэгээд. Босод тэгэхдээ альва улс үндэсэнд бүгдэнд нь л бас нэг юунаар авалдан инфлюенсер маягийн утсаас ашиглаж байгаа. Миний эргэн тойронд бол яг л амар бага сошиал хэрэглэг баг ашигладаг юм байна. Манай ажлынхан дээр найзууч дээр. Акбата өөрөө сошиал инфлюенсер болый ер нь бас одоо тийм энэ хүмүүсийн сонголтонд би нөлөөлөх хүн байж чадах юм байна гэсэн тийм орлогууд ер нь хийж исэн үү? Үгүй. Ястаа тийм юм дургу. Би бүр амар ичдэг тэрнээсээ. Хүмүүс инфлюенсер гэдэг байхгүй юу? Манай хамт админ инфлюенсер гэдэг. Би болохоор ерөөсөө оролдож байгаагүй. Яг го зарим хүмүүс тэгдэлтэй би нэг хинч өрөөгөөж явах гүр ашиггүй лайв эхэлж байна гэдэг лайв эхэлдэг байхгүй юу? Тэгээд яагаад би тэгж эхэлдэг гэхээр би нөгөө хүнд нөлөөлөх тийм амар мундаг одоо мундаг байж л хүнд л нөлөөлөх хэлгүүд одоо яад юм бол тий. Тэнгүүд юу яадаг? Амар олон хүмүүс халбагдаад. Санал тавина. Тий. Үгүй нөө юу яадаг? Чиний лайв чи хинч өрөөгөөж үрвшээ. Ингээ хүний газар би хүртэл сонсоод ингээд амар гоё урам ирчүүч авч исэн. Нөхөр өдөр хэрэлдээд баг салангаалж байгаа. Чиний лайвыг бид нар үзчихээд ингээд салхаа байсан. Амьдралд амар гоё хандлага гоё энгийн болсон. Тэг чинь ингээд дөрөв хүүхдтэй нөхөр маань хаяа авсан амиа олготлоор бодож байгаа. Чиний лайвыг үзээд амар гоё ингээд ирчүүч авсан. Хүүер байгаадаа талрах хэвээр байна. Тэгэхээр бас тэр талаар нэг инфлюенсер маягийн болцсон юм уу гэх шиг те. Тэгээд гэхдээ инфлюенсер гэдэг үг бол надад урцтнаа. Тэр тэмдэг нэр бол би бол тэрэнд тэгээд ингээд одоо ингээд амар олон хүмүүс ингээд админ хөөрхнүүдээ инфлюенсер гэдэг талаар тэгээ нааг инфлюенсер гэдлэр би ичдэг байхгүй. Би инфлюенсер биш шүү дээ. Би инфлюенсер одоо жишээ нь би юудны нэг тамирчин байж байгаа те. Яг бусдад ингээд зөв мэдээлэл хүргэсэн бол магадгүй би инфлюенсер намайг дагаад асар олон эмэгтэйчүүд бүсгүүчүүд урам зориг авдаг ч юм уу. Эсвэл би үнэхээр яг ингээд бүр тэр мэрэгчлэрээ дээр хоол моолны талаар ч юм уу би өөрөө тийм амар зөв эрүүл хоолдог юм шиг те. Би ч бас тэгэл одоо сая шинэ оноос юу яцсан хоолны дэглэмд орж фитнестэй тууштай явж байгаа. Өдрийн төлөг бол фитнес зал өнгөрөөж байгаа. Тэгээд яг би одоо тухайн зүйлээ бүр ингээд мэрэгжил болтол ягштал суралцаа тэрнгээрээ би ингээд үнэхээр яатсан бол мондөг байвал би хүмүүс тэргээ зааж болоод инфлюенсер л илүү дээ. Тэрс инфлюенсер болчих ч юм уусвал надад яг нэг рекламын саналууд ирдэг. Би яг асуух чинь авдаг байхгүй юу? За. Яг л би тэр бүтээгдэхүүнийг сайн мэдгүй. Яг мөнгө бодоод би авч болно л доо. Өндөр те би юу ч хамаагүй рекламдаад би мөнгө олж олно. Гэтэ би бас одоо тэр тал дээр бол надад ямар тийм яс зүөх юм уу тийм байхгүй. Би одоо юм рекламд бас амар хичтэй шүү дээ. Юу н рекламд хийсэн үү? Үгүй нэг сүртэй юм рекламж зөөр яг би юу яадаг эргэн тойрныхоо яг нэг амьдралын төлөө гэсэн ингээд жижиг сажиг бизнес хийж байгаа найзтайгаа бол ингээд чадлаараа постлоод ингээд гэтээ мэдээж хаамаг юм бас яахгүй л те. Яа одоо жишээ нь ингээд найзынхаа энийг яагаад өгөөч мөчлөр пост мост хийж өгдөг. Стори интернетээс яг бүр амар тийм реклам аваад бүр яаж байгаагүй. Зарим амар нөөнтэй юу гэдэглээ бүтээгдэхүүн ч юм рекламд бол ихлээр би бас хийчихдээ шүү дээ. Монголчууд яах чадал хэр байгаа юм бол да би наадах чинь бид дандаа тэгдэг байхгүй ажлын санал тавьсан хүмүүсийг
За би наадах чи яг хүмүүст хүрүүж өгч чадах болоо та надаа ингээд найдаад ингээд мөнгө гаргацсан байхад би танд эргүүл ашиг нь олж өгч чадах юм болоо да гэж. Тэгээ би өөртөө ингээд итгэлгүй эргэлзэж байгаад би ажлаас алахаа болчихсон. Тэгэхээр ер нь дандаа нөгөө гарах үр дагавар бөгөөд тэр хариуцлагын асуудлыг ер нь хийж боддог. Юу ч хамаагүй аваад тэдий өгч би одоо шууд лайв эхлэе гэл. Тэгэхээр энэ ёс зүйтэй байдал бас одоо хүний амьдарч байгаа орчин их нөлөөтэй байна. Одоо жишээлбэл Европт ч юм уу ийм зүйлийг цөөхөн байдаг. Хүн болгон ер нь аль болох юмд этиктэй хандъя гэж хичээдэг учраас гэж ойлгож болох уу? Тийм шүү. Тэгээд манай ажлын одоо жишээ нь чек тамирч мэддэг байхгүй юу? Бүр яг бодж билдингийн 45 кг жинтээс эхэлж аваад одоо бүр ингээд яг бүр мэрэгжлийн тамирчин болсон. Тэр эмэгтэй надтай хамт тэгээд юу яддаг юм. Тэр чинь 3 жил хичээлсэн бүх зүйлээ мэддэг. Бүр амар тамирчин про бүр ингээд. Тэгээд тэр чинь надтай хамт ингээд зөөгч хичээд 12 цаг 100 халуун зөөгч хичээд шөнийн фитнес рүү явдаг. Тэгээд би хөө яж чи одоо ингээд зовж байгаагаар ингээд инфлюенсер хийгээд ингээд асгал хөдөлгөөн заагаад ингээд байж болтгүй юм хайш ингээд чи үгүй би арай болоогүй гэдэг байхгүй. Өөрийгөө болоогүй л гэдэг байхгүй. Тэгээд тэнцээж одоо юм заахад дандаа сертификат авна штэ. Би одоо ингээд Европын авраг болцоо. Одоо би дэлхийд гараад дэлхийн авраг болж байгаад би нэм үсэн амар чанартай багш болмоор нэм үсэн өндөр үнэлгээтэй багш болмоор. Одоо би тэгж хаамаагүй хүмүүс юм зааж болохгүй. Бас жоохон юутай байх хэрэгтэй. Би тэг бодож байгаа юм. Энэ бас нэрээ ёс зүй шүү гэдэг. Хятадд жишээлбэл одоо сошиал инфлюенсерүүд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ямар нэгэн бараа бүтээгдэхүүн сурталчилгыг бүр хуулиар хориглолчлоо. Европт бол хүмүүс өөрсдийн одоо этикээрээ буюу өөрсдийн ёс зүйн хэм хэмжээндээ хязгаарлагдаад би бол болоогүй, би бол заахгүй, би нэг мөсөн одоо энэ сертификатыг авч байгаад ч юм уу мэрэгжлийн гэсэн тодтголыг авч байгаа заана гэж байна. Монголд энэ байдал ямар байгаа юм шиг харагдаж байна. Аимшигтай шүү дээ. Яг хүн юугаа зараад юугаа одоо яаж амьдрнө тэр үний эрхэлтэй. Гэтээс арай л ирээд зэрэг байна. Гэтэ одоо яг тэгээд тийм хүмүүсийг л амар дээ дах юм. Миний анзаарсан тийм хүмүүс нь л яг мөнгө олох юм. Тэгэд одоо зүгээр ингээд ирээний нэг үйлдвэр дээр очиод өөрийнхөө нэртэй ингээд нэг юм тураах кофе ч юм уу, тураах цай ч юм уу тэгснэ ингээд мэдгүй юм л хийлгээд штэ. Би хүртэл одоо ингээд өнөөдөр ирээн рүү очил нэг үйлдвэр дээр л өөрийнхөө нэртэй нэг юм хийж болох юм бэлээ. Тэрийг зараад байгаа байхгүй. За одоо тэр бүс корсет ч юм уу хувцаанаар дүүрч. Тэр тураах кофе мофе гэдэг нь яагаад ингэ зөвшөөрөөд тэрийг яагаад аваад тэрнээс яагаад ингэ дээрээс ингэ ямар ч хяналт байдаггүй юм. Тэр бүр арай л муухай бүр ингэ тураах кофе цай гэдэг юм уусаа байхгүй штэ. Байдгүй л хгүй. Хүн яг яаж турах вэ? Хөлсөөрөө л хөдөлмөрөөр л турна. Хоолой хянана. Тэгээ тиймэрхэн дээр арай л бүр замбраагүй байна. Тэгээ тэр мэрэг чинь би ингэ шүүмжлээ бичингүү тэгдэг байхгүй юу? Хатаархлаа. Тэгээ чамд ямар амаатай сайн яваа нэгэндээ ч гэж байгаа шиг тийм. Тэгээ надад бол тиймэрхүү боломжууд байгаа штэ байхгүй биш. Хүн нэрээ ичдэг бол. Гэхдээ бас хүнд ичиг булчраа гэж байх хэвээр ёс зүй гэж байх хэвээр. Наандаж би тийм юм ихэд манай гэрийнх намайг болиулахгүй. Чи болооч заавас арай иччих шүү чамаас гэдэг ч юм уу те. Би чи одоо сошиал дээр бас ингээд нэг юм илүү дуу гаж бичлэг ч юм уу эсвэл нүцгэн шалтан зураг хийдгүү штэ. За тэгээ хийжвэл манай ээж мэд чинь бөө өстө за өстө баг овг нэрээ солиул иччих чамаас онс тэгдэг байхгүй. Бас нэг би чинь хамаагүй юм шиг хүртлээ бас амар юутай шүү дээ. Юу хийж юу тавихаас мэддэг тий. Сүүлүүд яг жоохон хэрүүлж болсон байсаа гэхгүй. Тий. Сүүл рүү яг жоохон хэрэлддэм билээ. Нөгөө яадлаа ингээ хүмүүс хит их хүсэддэм билээ. Ingээж гэж. Одоо түрүүн хэлсэн 2008-9 онд бас ингээл дуртай нь орж ирэл янз янзын юм бичдэг байсан гэж. Одоо бол дуртай хүн орж ирээд өөрийн үзэл бодлоо тулгаж гинэ гэд ингэж штэ тий. Энэ юу нэг талаасаа сайн зүйл юм уу? Буруу зүйл юм уу? Яг нэг талаасаа одоо технологийн дэвшлиг ашиглах ч юм уу өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх тэр ирэхээ эдэлж байгаа мэт боловч нөгөө талдаа эффект нь бас юу байдیں۔ Магадгүй одоо чам руу бас тийм дайралтууд их ирдэг бол одоо хувь хүн тэрийг хүлээж авахтаа юу ямар бодлууд төрд юм бэ? Гайгүй. Надад бас гайгүй ирдэ шүү. Би чинь бас ямар нэг уурсан эмоож хүмүүсээ ямар нэг уурсан юм байдаг. Гэхдээ нөгөө нэг зарим нэг хүмүүс այդ юм аа. Би боддоо штэ. Одоо энэ юм чинь бас эрүүл давах чи аягүй хэцүү. Зарим яг бичиж байгаа хүмүүс ихэнх надад нэг тийм ууж идсэн байгаа үедээ нөгөө хит их хувийн амьдралынхаа стресс ингэж тайлт юм шиг үлээ. Тий. Тэгэж нэг юм зарим хүмүүсийн зав нь их байна гэртээ те. Хит их бухимдаад стрессээ тэгэж нэг юм муухайг заавал хилжиж ингэж гаргадаг те. Тийм хүмүүс амар тийм бостроо. Тэг үг хэлэх хэрэгчлээ бас биш л те. Тэр чинь бүр амар доромжилдаг шүү дээ тий. Бүр амар доромжилна. Пүү. За тэгээ би ч нэг тоохгүй л дээ. Гэтэ хаач бас нэг тийм их юм ирдгүү маа. Гэтэ манайх технологийн дэвшлиг бас арай л нэг юм замбрааг ашиглаад нэг юм тэгээ хаамаагүй яаж болдог гэж жоохон цензуртэл баймаар байна тэгээд.
Одоо Австралид 16 нас хүрээгүй хүүхдүүдийг сошиал медиа хэрэглэхийг нь бас хуулиар ер нь хариулж явах шиг байна. Акботогийн амьдарч байгаа яг орчинд сошиал медиаг хүмүүс залуучууд бол бас нэг их ашиглахгүй байна гэж байна тий. Нөгөө талдаа ер нь хувь хүмүүсийн үзэл бодол бусдад одоо илэрхийлээд байна гэдэг нь хэр зэрэг ач холбогдолтой зүйл байдгийн болоо. Ер нь гадныхын энийг ер нь юу гэж харддаг юм бэ? Одоо Монголд бол жишээлбэл хин нэгэн хүний дорч идэгчээч ингэчээч гэдэг заавар зөвлөгөөг бол бид нар чөлөөтэй өгдөг штэ. Бусад улс орны хүмүүс ер нь энийг юу гэж харддаг юм бол чи анзаарсан зүйл байгаа юу? Мэдгүй сошиал дээр яадаг юм мэдгүй л. Хувь тал дээр нэг тэгж юу яадаг штэ. Европ бол ингээл одоо жишээ нь юу гэдэг юм би жишээ нь Монголд нэг жоохон ядрангуй ч юм уу жоохон ингээд юу хуцлаад явах ирэх байхгүй ч юм шиг манай найзууд нас тэгдэг байхгүй. За найзууд ч бас шээ тэгээд ер нь ингээд хүмүүс одоо наадах юм байл да бирэд ингээд сая фитнес яваа гэсэн байхгүй гэсэн чинь чи Шангрилад бүртгүүлээч амар гоё хүмүүс явдаг гэж байхгүй. Бид ерөөсөй ойлгоо гоё хүмүүс гэдэг нь яг ямар хүмүүс вэ? Тэгээд гоё хүмүүс надад яг ямар амттай. Би тэнцээ чинь зүгээр ингээд фитнесийн дөртөө жиж яг дүр байсан л та гэсэн би фитнес хайцсан. Тэгээд нөгөө Монголд ирснийх ажлынхаа тамирч бүхнэр юм заалгаа гэхэлэр бас миний би чинь багасаа сургууль соёлын сураг болохоор яг ингээд хэл усаас нэг амар өндөр түвшинд бид тэр ингээд зарим юм ойлголцохгүй. Тэгээд бас нөгөө нэг яг Австрид нөгөө би чинь тэр үнд бас төвгүүд очлохгүй баймар бэлтгэл яаж яхад найзууд нь очил чи намайг ингээд тэгээд би энэ чирснэх нөгөө тамирчин найз нараа түшиглээ зайл фитнес явах уу гэлсэн чинь зарим нэг хүмүүс Шангрилад яваач. Бэлээ наач аим үнэтэй юм шиг тэгээд энэ чинь фитнес надад аим үнэтэй санагдсан байхгүй юу? Тэнцээ чи одоо жилийн гэрээ байгуулаад сарын 30 евро төлдөг байхгүй 20 евро. Чи ингээ 800 мянга Шангрилад амар гоё хүмүүс явдаг шээ. Би гоё хүмүүс ээж яг ямар хүмүүс 10 дахин илүү үнэтэй байна тийм ээ. Тийм байна. Загт яг нь евроор тооцох. Гэтэ тэр газрын бас 200 евро гэдэг чинь 10 дахин тийм байна. Ялгаатай. Тэгсэн чинь би гоё хүмүүс гэж яг ямар хүмүүс ямар утгагүй ингээл тэгсэн чинь. Тэгээ би нөө эрэхтэн ингээ зүгээр джинс мэст явдаг байсан чинь. Чи ингээ гадуур гоё мой хуцлаа яв чамаа хүмүүс харж байгаа шүү дээ. Гоё газар мазар сууж тийм. Би тэг гоё газар сууна гэж би зүгээр та нартай цагийг гоё өнгөрүүлэх гэж болоос би ингээ хүнд харагдах гэж би гарч ирээгүй. Тэгээ би одоо яг уранган спорт цогцлбор дээр явж байгаа. Манай найзууд тамирчид. Тэгээ ингээ найзуудаас гоё юм сураад маазраа тэр орчин бас фитнес аягүй сонирхолтой өрнж байгаа байхгүй. Тэгээд яг тэрэн шиг Европт бол мэдгүй би бинэ тэгж комент бол үлдээхгүй шүү дээ. Аль бол худлаачийн үнэн чи гоё үг хэлдэг. Гоё үг чинь хүнийг амар нөгч амар хүний хурцлдаг шүү дээ. Би чи ажил дээр ингээл амар ингээл жоохон нойр морг ядрангуй орж ирж мэрэнгүүт манай дарга хүүе аки чи ямар үзэсгэлэнтэй харагч байна гэдэг ч юм уу те. Чамайг энд алж байгаа би ямар их баярлдаг гэж. Алуу кофе гооод ажилдаа юм уу чи хүн ажилмаар санагдаж байгаа юм чи юу вэ дарга надад ийм амар гоё найдсан юм шүү дээ. Тэгээ би сайн Монголд ирсэн чинь аваад тэгсэн манай найзууд тэгнэ нэг жоохон фитнесээр ингээ хаа нэгчээлт болохоор чи ямар амар таргалцсан гэдэг. Тийм ээ би мэдчихэж байгаа. Заавал тэрийг надад хэлэх шаардлага юу байна тий. Эхлээд юу вэ? Тий. Намайг таргалцсан байна гэдэг. Тэгээд нэг тэгж амар би биндээ юу яадаг юм уу нөгөө нэг яг нь сошиалар л байдаг л хальтай. Гэхдээ тэгж нэг амар би биндээ байхгүй шүү. Хувийн орон зайд нь халдахгүй. Тэр хүн өстө юугаа хэрэглэнэ үү ганц би амьдрын үү хоогоо тийж гэнэ үү хаагаа тийж гэнэ үү муураа тийж гэнэ үү өстө ямар ажил мэрэгчлээ хийнэ үү хинт ч хамаагүй тэр хүн яг өөрөөр л амьдрын шүү. Тий. Бид тэр бас хүний амьдралд амар санаа зовдөг тий. Ингэж гэдэг ч гэлтэй. Тэгээ манай ажлын нэг одоо 55 та ах хүү байна. Тэр чи одоо ингээд манай нэг ажилтан манай нэг Монгол найз ирсэн. Чи яагаад 55 өрчөөд одоо л ихнэр хүүхдгүй байгаа юм гэлсэн чи нөгөөд нэг жахгүй. Би харин угаасаа болохгүй гэж би бодсон. Яг л би ингээд хүүхдтэй байхад хэтэрхий тэм төлөвшгүй юм байна. Миний амьдрал бол яг ингээл баар ресторанаар ингээл яваал тий. Ингээл ерөөс ингээл хүмүүстэй танилцаал ингээл ороор аялал ийм л би ингээд амьдралын хэмнэлтэй байна. Тэгээ би хүний нөхөр болоод би хүүхдтэй болоод би ингээд төлөвшгүй юм байна. Би ингээд суур ингээд яг тэдний төлөө би байж чадахгүй минь өөрөө ингээд мэдэрсэн байгаа байхгүй юу. Тий. Тэсэн чи мандлахаар шууд очил. Чи 55 таан байж яагаад ингээд гэр бүлгүй байгаа ингээл амар шууд дайрж байна. Тэгээ нөө өөрсдийнхээ амьдралын сонголтыг өөрсдийнх нь гарт. Юугаа сонирхож болно шүү дээ. Тийш үү тийм ээ. Тэгээ манай ажлын дээрээс уулан дээр ч амьдарч болно шүү дээ. Тэр төвдөд ингээ сайхан тий. Тэр нөгөө бусдын сонголтыг хүндэлнэ, хувийн орон зай руу нь халдахгүй байна. Тэр ялангуяа одоо бусдын амьдралыг нөгөө шүүх тий. Бүр санал хийх ер нь баг тий. Шаардлагагүй гэж ер нь үзэж байна. Тийм үү? Хоёлаа хувийн амьдралын талаар ярилцъя. Хувийн амьдралын талаар окей. Акбото одоо хүүхэд нь би ч хөө ах хоёртой шүү дээ. 2 хүүхэдтэй. Манай хоёр 10 настай. Австрид байгаа. Том нь 14-тэй. 10-14-тэй. 2 хүүхдийн ээж. Тэгээд би ч гэсэн.
Би нэг юм харж ирсэн чи одоо бол болцож цаг алдахгүй. Шууд амьдрал зохионоо, шууд сонгоно. Шууд амьдрал зохионоо гэсэн. Одоо тэр бодол хэвээрээ юу? Одоо мэдгүй би ер нь угаасаа нэг тийм юм шүү дээ. Уулзч төрдөг хүмүүс байна л да. Тий, тэгээд одоогонд яагаад ч юм дээ тэр хүн гарч ирэх л байлгүй дээ. Одоо нэг тэгж сүрхий тиймэрхүү нөгөө эсрэг хүснтэйгээ хамт байх мах ямар ч надад тийм төлөвлөгөө алга. Гэрлэлтэнд яарахгүй байгаа. Яарахгүй. Тэгэл гарч ирэх л байх. Нэг азтай аав их азтай. Ер нь одоо зүгээр яг ингээ хоёр хүүхдээ ээж болсны дараагаар за уучлаарай өстой бүр нөгөө одоо хувийн амьдралд нь санал шүүмж хэлэхгүй гэж хоёлаасаа ингээ ярьж исэн хэдий ч өнөөдөр бол би зүгээр ингээд бас сонирхоод асууя л гэж бодлоо. Хувийн амьдрал одоо зохиоход ер нь яг саяны миний хэлсэн шиг олон жилийн өмнө ярьцлага өгч исэн шиг энэ хандлагаар хандахгүй ер нь юу гэж боддоггүй бүр илүү сайн хоорондоо танилцаад ярилцаад ойлголцоод ингэсний дараа сонголтоо хийх үү аль эсвэл ер нь хоёр хүн хоёулаа шийдсэн бол тэнд нэг цаг алдах шаардлагагүй юу? Би яг юу яаж ч ер нь хүнийг ингээд айгүй надад мэдрэмж өгдөг байхгүй юу? За энэ үнтэй ер нь гэд болохоор шүү гэд. Тэгт одоо тийм хүн хамтаа танилцаагүй. Би чинь нөгөө нэг хэлсэн шүү дээ үйлчлэгээний газар одоо ажилладаг учраас нөгөө ерөөсөө нөгөө хагас бүтэнсэн ч хүртэл яг ажил дээрээ байж тээ. Тэгээд гарч болцож юм хүнтэй танилцсанаа тийм ерөөсөө заавч хөлөөсөө сайхны урт байгаагүй. Тэгээд одоо энэ жилээс болох байх гэж бодоод байгаа шүү дээ. Нэг тийм зөн совин төрөөд байгаа шүү дээ. Тийм тэгээд гадаад ч Монгол ч хүн юм чинь тээ. Хоорондоо ойлголцоо сайхан байвал тээ болох хаа гэж л бодож штэ. Бүр амар сүртэй тэгж төлөвлөө, тэмүүлээл тэгж байгаа юм бол надад алга. Нөгөө талаасаа хосын харилцаа бас нэг дарамттай ч юм шиг санагдах үе байсан уу? Байдаг уу? Байна штэ. Тэн чинь одоо би нөө дандаа л нэг Австрид дэвлэр дандаа ингээ ойр төрх хүмүүсээр жишээдтэй дээ тий. Маа нэг найз юу дгээ хос хоёр байдаг. Тэр хоёр чинь ингээд айгүй хол зайтай амьдардаг. 15 жил үргэлжлэн оддогс хол зайтай амьдардаг. Тэр ингээ хамт амьдарч болтгүй юм лөө. Миний сандлаар тий, миний бодлоор ингээд хамттай нэг байр байранд амьдраад ингээд түрээс мөрөөсөө химнээд гэлсэн чинь үгүй ингээд хамт байвал ингээд хэрүүл урал барыг тасрахгүй байх те би бинсээ уйдах ч юм ингээ хол уйж чад уулж муулзаар аюу зүгээр идэж чаа шүү те тийм хүсэл бодолтой хүмүүс байна. За тэнцээ бас хаяа уулсны залуу байгаа зүгээр хаяадаа л уулзтай тэрнээс учиргүй нэг одоо хөтөлцөөл хоёлаа ингээл өстэй эхлэе гэл нэг тэгсэн тийм бодол байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг соёлын ялгаа бас айгүйх байна тийм ээ. Ер нь бол Азиуд энэ дорны соёл бол энэ эрт гэр бүл зохиох ч юм уу бас нэг тодорхой юм нэг хим хэмжээнд баригдах юмнууд байгаа бол Европ руу бол бас харьцангуй шал өөр үзэл баримтлалтай хинхнийхээ одоо хувийн орон зайг нь хүндэлсэн бас нэг юм тулгын шаардсан юм байхгүй ч юм уу. Ер нь энэ ялгаанууд их хурцаар одоо ялгаа нь харагдаж байна уу? Тий, ялгаатай шүү дээ. Ер нь асар их ялгаатай. Анх нөгөө бичлэг хийж байхдаа одоо сэтгэл зүйн асуудлуудын талаар айгүйх ер нь лайв хийдэг байсан гэдэг чинь одоо сүүлийн үед бас яг нэг шүүмжлэл нийгэмд байгаа нь сэтгэл зүйн шинжлэх ухааны талаар одоо нарийн сайн судалгаа хийхгүйгээр ч юм уу ер нь ингээд өнгөц мэдээллээр хүүхдүүд өөрсдийгөө би травматай байна би ямар нэгэн одоо айдастай эмгэгтэй сэтгэл зүйн асуудалтай байна гэж ингээд тодорхойлоод тэрэндээ итгээд бүр ингээд зам байдлын хувьд бас ингээд өөрчлөлтөнд орж ийнө гэсэн бас нэг ийм судалгаанууд мэрсэр тавигдах болжээ. Акботагийн хувьд ер нь энэ тал дээр нэг тодорхой хэмжээнд уншиж судлаад ч юм уу за нэг ийм байна да гэсэн бас ерөнхий тойм байдаг уу? Ер нь юу гэж хардаг вэ? Мэдгүй би л сэтгэл зүйн хувьд би өөртөө хамгийн өөртөө сайн сэтгэл зүйч гэж боддог өөрийгөө. Өөртөө. Тэг. Яг одоо би боддоо штэ бид яг одоо ер нь бид нар бүгд сэтгэл зүйн асуудалтай. Манай жишээ нь одоо яг одоо ингээл гадаад жишээ яг үеийнхэнтэйгээ ингээл юм яриа суучаад бүгд нэг гэр бүл хойр төрний ямар нэгэн зүйлээс сэтгэл зүйн авцсан хүмүүст авцсан тий. Тэгээ авцсан гэхдээ бид нар нэг давж чадах тийм юутай юм бэлээ. Нэг юм бидний культур юм тухайн онд төрсэн хүмүүс ч юм уу нэг давж чадах юутай яаж жаал давчдаг. Бид нар чинь надад тэгдэгс бити маглаадаа чи ингээл гэсээр бүх юм нэг чаддаг юм шиг болцсон. Тэгсэн мэт бүгд дотор юм сэтгэл зүйн гүнд амар асуудалтай.
Тэгээд одоо зааж одоо хүүхдүүдийг яриад үгүй. Одоо тэгэхээр эсвэл ийм байж болох уу? Одоо тухайн үед ч юм уу биднээс дээш үеийнхнийг бити одоо нэлцганаад ээ ч юм уу бити маяглаад ээ гэж ингээд. Тэгэхээр бид нар амар тийм нэг юм сэтгэл зүйн асуудалтай хүртлээ тэрийг дандаа нөгөө давж авах гэдэг. Нуудаг тэгээд ингээ амар бид нар хүчтэй байх гэж яадаг штэ оролддог штэ дотор ингээ хөргөн баахан штэ тэрийг маш их нуудаг тэгэнгүүт одоо бас зарим шүмжлэлүүд явж идэг штэ дунд насныхан маш их хүмүүсийг шүмжилж ин доромжилж ин зааварчилгаа өгж ин энэ бүдүүлэг байна гэдэг. Тэгэхээр тухайн үеийн одоо багтаа ч юм уу нээлттэй биш байсан хүмүүс одоо сошиал дээр иргэжлөөгөө буруугаар яг хэлээ надад ч өөрөөсөө сэтгэл зүйн асуудалтай хүмүүс байгаа штэ өөрөөсөө бас ингээл баах ээж авсаад юу авцсан хүмүүс сэтгэл зүйн асуудал. Тэгээ одоо тэрэн сэтрэл ингээл уугаал ууж байгаа комментэр тэгэл бухимдлаа гаргаал тэгэл. Тэгэл одоо би тэгж бодсон шүү дээ. Одоо орчин үеийн залуучуудаа сэтгэл зүй гоё хэлсэн мөлий тэгээд лавиткос сэтгэл зүйн асуудал. Гэхдээ үе хоорондын ялгаа бол ер нь байна. Байгаа. Тэр чи ядаж нөгөө ээж автайгаа ярилцдаг бас сонголт нь байна. Тэг өөртөө сошиал мошиал ухаад юм олоод мэддэг болсон. Би ч нөө юу ядаж та яг манай венд амар бол нэг оюутан залуучууд ирнэ бүгдэндээ ингээд би ч ингээ өрлөг ихэнд өрөө мөрөө олж өгт нэг их тусаалаа тэгэл айгүй гоё тэтэртэй харьцдаг амар гоё ингээ бүх сонголт монголтуудаа ийцсэн. Гэл ихчээ би ингэн тэгнэ гэл айгүй хөөх юм байлаа. Хил усны хувьд ч гэсэн амар ингээд англи айгүй мундаг. Тийм тэгээд тэгж л хараад штэ. Шал өөр юм шүү дээ би. Акбото одоо 10-та 14-тэй хүү охин хоёртай. Тэг хүүхдүүдтэйгээ харилцаа нь ер нь хэр зэрэг чөлөөтэй байна. Хүүхдүүдийнхаа сонголтыг одоо хүндэтгэх тэр сул тавих байдлыг ер нь яаж хэм хэмжээг нь харуулдаг вэ? Ер нь бол хүндлэн. Манай охин амар яриа. Эрэгтэй хүүхд болооч тэр манай үнээх тийм яриа биш. Гэхдээ ингээс ярих гал нэг мэрсэр цухилгаал. Тэг манай охин болохоор амар яриа. Би ингүүл яах вэ? Тэгвэл яах вэ гэл би тэгээд шууд тэгдэг. Миний охин манай охин тэгэхгүй би ингээ гэрэл зурагч юм бол тийм үү ээжээ гэл тэгэхээр би болгүй байт юм миний охин чинь гэрэл зурагч бол хамгийн мундаг нь болно гэж. Үгийн дандаа сайнаар өрөөх хэрэгтэй. Тэгээд бид нар ч нэг амар сүртэй үгийн сайн манаар нэгт гэж өрөөдөг шүү дээ. Ер нь бол тэгэл нэг юм хэлээ. Бид нар ч надад харьцуулсан зэрэгээр явцсан хүмүүс шүү дээ. Цэцгийн охиныг харж хийвэ гэл тэ. Ангаах төгссөн гэл тэ. Тэгээд би ангаах төгсгөстэй ч юм уу тэ. Ямар ч сонирхолгүй шүү дээ ангаах мэдлэгч авах. Тэнгүүд ингээд айл болох ингээд би гоё ярилцдаг. Айл болох ярилцсанаар хүүхд алдахгүй шүү дээ. Тэгвэл ингээд нөгөө яг болохгүй тэрийг ингэхгүй гэдэг тэгэхээр хүүхд айсандаа одоо магадгүй дотроос хам ингээд бүглэрч нуусаар алддаг те. Айл болохгүй ярилцсан. Тэгээд манай хот хөл бөмбөгчин бол ингээд хөл бөмбөгөөр хичээлж байгаа. Яасан гоё юм. Тэгээ би тэгдгийн эйженси хөл бөмбөгтөртэй. Тэгээ миний хөл бөмбөгчин болоо. Жогон том болохоор нь хоёлаа Европын одоо хүүтэйгээ гурлаа ингээд гоё альянс арена гоё хөлбөмбөг үзнэ гэл нэг тиймэрхүү юм би амар мөрөөддөг штэ хүүхдүүдээ гоё хөлбөмбөг үзээл гоё үзээл тэрнээс ш миний хоёр хүүхдээ хин нэгний хүүхдээс илүү байх албагүй амар хаваачцсан мөнгө хурах албагүй амар мундаг байх албагүй яг дуртай зүйлээ яг тултал хийгээл тэрнээс ад жаргалын мэдрэл эрүүлэх байхад л болоо. Одоо тэгэхээр ер нь амьдралын утга учирыг одоо амжилтаар хэмждэг ч юм уу санхүүгийн эрхчлөөгөөр хэмждэг хүмүүс байдаг штэ. Акботогийн хувьд бол энэ эсрэгээр яг мэдээж одоо юу гэдэг яг би тэгэл бодож хүн яг өөрийнхөө нөгөө би дандаа хэлдэг байхгүй амьдрал бол уралдаан тэмцээн биш. Аль болох өөрийнхөө 5 дахьтаа орших хэрэгтэй. Манай Монголын нөхцөлд ингээд 5 дахьтаа оршоол ингээд байна гэж байхгүй тий. Бас ингээд амар тэмцэхгүй л бол хэцүү. Гэхдээ ер нь бол хүн ингээд юу яах хэрэгтэй. Анхнаас хүн баг зүгхлэр нэг бага тайлах гэж амар зовдсон шүү дээ. Ингээд нэг баг зүгцэн тий. Тэрийг тайлах гэхлээр ингээд доош орчихгол ингээл явааддаг. Айл бол өөрийг наад жаргалт юу болгодог. Тэрийг хийж явах хэрэгтэй хаяа. Тэгээд нөгөө дүрмд баригдахгүй ч юм уу. Яг өөрөөрөө чөлөөтэй орчвол бид нар уус амьдрал чинь уралдаан тэмцээн биш шүү дээ. Заавал ингээл нэгэнтэйгээ өрсөлдөөл тэмцэлтэл яг хинтэйгэж өрсөлдөд байгаа тийм. Өөрөөс гоё яаж жаргалтай хэрэгтэй байхгүй юу? Гэж л би боддоо шүү дээ. Би ч хаяа ингээл цалин бохлоор би хамаг гоё дээр тавьж авал ганцаар ингээл айгүй үнэтэй ресторан орол коктейл авч уул гоё хоол идэж шүү дээ. Ганцаар ч гэсэн яадлаа би өөрийгөө шагнаж байгаа байхгүй сарын сүлд би ажилласан чинь сайн байсан шүү, мундаг байсан шүү гэл. Тэгэл тэр аваар ингээл нэг газар мадрах болохоор заавал эмхтэн ганцаархлаар ингээ хүн айгаал ингээ явж гисэн үг шүү дээ. Би нэг хүнтэй жишээ сайн уу гэл нөгөө ингээ яг одоо тэнцээ чинь тэгдэг би биндээ нэг шот авч бол чи хаанаас ирсэн гэл.
Нөө тэгэл Кубас, Доминиканаас гэдэг ч юм уу эсвэл нөгөө Италиас гингүүт тийм үү чи Монголоос сонголог хоорны жоох юм яриа л те. Нэг тэгэл ингээл салдаг тийм өдөр бас байна. Тэгээ өөрийгөө жоохон зү баярлуулж явах хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй шүү дээ, тэ? Өөрийгөө л хайрлах бол өөрхий хайрлах юм. Тэглгүй яах вэ? Одоо түрүү хоёлын нийгмийн тусгалын талаар ингээд ер нь ярьсан чинь бас их зөрүүтэй ялгаатай ингээд зүйлс байна тий. Ер нь зүгээр одоо Акбото бодож байгаа нэг жоохон нэг хүмүүс ингээд өөрчлөгдчихөөсөө ийм байсан бол амьдрал илүү амар хялбар байж тээ гэж алхам тутамдаа одоо бодогддог ийм зүйл ер нь юу байна вэ? Дийлэнх ер нь бидний гаргадаг одоо хандлагын алдаа ч юм уу чиний хар ер нь юу байж таарах вэ? Дийлэнх яа нэг ам алцсан чинь зөндөл юм ярих хэл та. Нэг ийм байчаасаа гэж юу. За би ч гэсэн янз бүрийн бичлэг хийдэг л дээ. Гэхдээ манай монголчууд хийдэг сошиалд амар юм нэг сонсон бас бичлэгнүүд хүмүүсээ нэ тэдрийг жоохон баг үзээсэй гэхгүй. Яг ингээд бүр ингээд масаар жоохон юу болоод наа. Нэг юм жоохон мангуудч юм уу. Ер нь бол юмны баланс гэж байхгүй хитийдэд байна гэж байна уу. Тэгээд ингээд ямар нэгэн мэдээл болохоор ямар ч юм цензур байхгүй те. Зүгээр яг дурсгалаар авчдаг. Тэ үгийн мухаар нэг амар хятадын шээс мессеж гэх шиг юу гэсэн ч үгэнтэй юм боллоо л дандаа нэг ингээд бүр амар. Эсвэл нэг уянгалаар амар ингээд масаар уянгалцдаг ч юм уу. Тэгээд бид нар амар гоо хөгжмөөрөө сошиал дээр амар байна те. Тэгээд тэрэн дээр л би анзаарлаа. Тэгээд би ч өөрөөсөө сошиалтай холбоотой л хүн л те. Гэхдээ тэгэл нөгөө үгийн мухаар би гэж жоохон баг хэлмээр байна. Үгчин бас амар штэ хүнийг бас аалдч болно те. Монголоос нэг муухай коммент нэг уншлаа гэхэд тэр өдрийн бас өдрөөс ингээл бодогддөө штэ. Тий. Гал тэр өдөр хинч танихгүй ямар ч танихгүй штэ. Хоорондоо ямар ч холбоо сүлбэ байхгүй огц танихгүй хүний бичсэн зүйл дээр бүтэн өдөр бас тэнд ингээд сэтгэл зүй бас хямраастай. Амар муухай үг бичсэн те. Бүр юу лээж гэж бодогдмоор. Тэгээ сүүл рүүгээ тэгэл би ч нэг хэсэг бас алалцсан. Би замтай амжин гэсэн шиг тэгэл за болио лээ. Зарим хүмүүс ч анхаарал татгаж юм уу бас нэг коммент авахгүй ч юм бас тийм балаа юм бичиж бас анхаарал татдаг юм билээ. Тэгээд би биндээ жоохон хайртай бай бүгд амар цөөхөл шүү дээ тий. Тэгээ хандлага жоохон өөрчлөлцгөө. Ядч л одоо ингээд 0 орохдоо жоохон цэвэрхэн бай. Одоо жишээ нь би бол CEO-д ороод тэгэл ингээл хөөрхөн мө одоо би нэр бас 0 ортой CEO л ордоо шүү дээ. Тэгэл тэр мөн хүмүүсийг чинь дандаа жоохон хүмүүс ажилт юм лээ. Тэдрийг жоохон хайрлахгүй бол нөгөө янз бүр бичлэг гаргалаа CEO тэр дэлгүүр талч хүмүүсийг би амар үргэлжтэй шүү дээ. Тэд нар алба биш шүү дээ. 0 цэвэрлэл хажуур нь ажил хийгээл хажуур нь загнуулаад тэгэл янз бүр хүмүүс л орж ирэх юм. Тэгээд гой би биндээ жоохон хайртай амар цөөхүүлээ. Тэгээд амар зэрлэг байна. Бичлэг энд бичлэг үзээр би бинд амар зэрлэг хандж байна. Тиймэрхүү. Ер нь хүн яг оршин байхад хайр их чухал байна, тийм ээ. Уу яах вэ яаж гоё мэдтэй устай би бинд жоохон л гоё хэлцдэг л бол л да тий. Өгөр ч хүн амар яд шүү дээ, урам авд шүү дээ. Гэрээсээ муухай үг сонсоод тэр чи өхмөр сагдаа явж байгаа хүн байж болно шүү дээ. Манай охин ирсэн байхгүй Монголд тэгсэн чинь гайхад том чи чинь хүмүүс юусаа мэдлгүй би бүх хүнтэй сайн уу гэж чи хинч дуграагүй гэдэг ч юм. Тэгээ тэнцэж аав нөө танихгүй ч гэсэн ингээл заавал би биндээ сайн өдрийг сайн өнгөрүүлээрэ гэж хэлдэг болохоор тэр шиг л бодсон л юм шүү. Тэгээд миний хамар битэн. Тэгээд тэрэн дээр бас имзэглэн тийм ээ. Тийм имзэглээл манай охин чинь мэдлээгүй штэ гэл тэгээд. Тийм бид бол бас одоо харилцааны төвшөнд хандлагын төвшөнд ухамсарын төвшөнд ер нь бүх төвшөндөөс өөрсөндөө нэг дүгнэлт хийх, эргэж харах энэ нийгэм маань юу болоод байна, хойч үе маань ч юм уу дараагийн үе маанаас биднээс юу харж гин, цаашдаа хандлага нь ер нь чиг баримжаа нь хаашаагаа явж гинэ гэдэг дээр бас анхаарал хандуулах хэрэгтэй байна, тийм ээ. Хүн болгон яг амиа хичээгээд явж болно. Гэхдээ өнөөдөр зүгээр нэг сайн үйлдэлийг ч юм уу, нэг сайн хандлагыг өөрөөсөө гаргахад одоо магадгүй акбото бол би бараа сурталчлахгүй, би сүрэг одоо тий зүйлсийг нийтлэхгүй, би ингээд нэг жоохон ёс зүйтэй байя гэж хичээж байгаа шиг 10 хүн, 100 хүн, 1000 хүн, 1 сая хүн ингээд бол энэ нийгэм бас өөрчлөгдөнө гэж. Нийгмийн сэтгэл зүй гэдэг бол өөрөө бас хийсвэр зүйл биш, энэ бол бодит зүйл юм байна гэдгийг сүүлийн үед бол бас их ярьж байна. Тийм гэхдээ сая Монгол дээр яг сар болоход 100% гоё хандлагатай хүмүүс тааралцсан шүү дээ. Амар гоё ингээд мэдтэй бас аюу гоё хүмүүс, дандаа гоё хүмүүс тааралцсан. Муухан бол тааралтай шүү. Тийм.
За хоёлаа 55 минут ярилцсан байна. Яа. Саяхан ч трейлер шүү дээ. Одоо дахиад байна шүү дээ. Ярилцлага тэгээд энэ түргээд төгсгий. Окей. 2009 оныг хоёлаа дурслаа. Уран бүтээлч байсан хүний тухайд тэгээд цаашдаа яагаад уран бүтээл хийхгүй байна гэдгийг ч бас асууж амжлаа. Олон хүн бас энэ асуултыг сонирхдаг байх. Тэгээд өөр улсад бас олон жил амьдраад Монголдоо ингээд үе үе ирж байгаагийн хувьд бол бас энэ соёлын бөгөөд хандлагын ялгаа бол бас их сонирхолтой байлаа. Тэр ялангуяа Акбото өөрөө энэ талаараас чөлөөтэй сошиал дээр илэрхийлдэг учраас илүү төлхөө энэ өнцгөөс ярья гэж зорилоо. Тэгээ өнөөдөр цаг заваа гаргаад бидний хүндэтгээд нэг цагийн турш ярилцсанд баярлалаа. Цаашдын амьдралд нь Аз жаргал сайн сайхныг хүсье. Дандаа юм гоё эерэг бөгөөд ёс зүйтэй бусдад сайн сайхныг хүссэн ийм сайхан зүрх сэтгэлтэй хэвээрээ байгаарай. Баярлалаа. Тэгээд зөөд шинэ оны минь бүгдд нь. Тэгээд гол нэрүүлэх байвал тэгэл бусд нь болно дөө. Тэгээд баярлалаа орсонд. За маш их баярлалаа. За үзэгчдээ бид Universe Best Songs тэмцээний хамгийн анхны сизны шилдэг 25 оролцогчийн нэг Акботатайгаа өнөөдөр ярилцлаа. Тэгээд эх 7 хоногт цоошин зочинтойгоор иргэн уулзъя. Энэ ярилцлага Монгол телевиз болон Терминал нийтэг гэсэн пэйжүүд дээр лайв нь хадгалагдана. За 18 цагаас хойш YouTube дээр Терминал нийтэг гэсэн channel руу ороод чөлөөт ярилцлага гэсэн лист байгаа. За тэр ярилцлаган дээр 132 дахь ярилцлага болж орноо. Иргэн та бүхэн тавтаж үзэх боломжтой. Ингээд эх 7 хоногт шин зочинтой, шин хүмүүстэйгээр энэ студидтэй уулзъя. Түр баяртай. За баярлалаа. Баярлалаа.